За энэ хашил гэдэг нь ярьсан маш хүнд хэцүү. Хүн болгон мэдж байгаа манай монголчууд нь дийлэнх хэмжээний шалжилтны тоос зэрэг ингээд ургамлын гаралтаар харшилтай хүмүүс байдаг. Одоо ингээд хоолоо ам сонирн болох, нүүр захтнах, ингээд толгой эргэх, гадаа галт дээр одоо ингээд юм харж чадахгүй нэрнээс хоожоод хэцүү байдаг л да. Энэ хамраа бүгдрэл. Тэгээ иймэрхүү хүнд хэцүү байгаад би олон одоо эмчилгээ олон жил чиглэж ирсэн. Тэгээд энэ сүүлд одоо энэ сүүлийн хоног очрооны эмчилгээр ингээд тасралтгүй хурж ирээд энэ эмчилгээгээ хийлгээд ерөнхийдөө одоо бол ерөөсөө би чөлөөтэй автобус унаашнд суугаад шууд наашаа ингээд яваад ирэхэд хөндөрлөгөө болж байна. Урд өмнө бол юу тийш мантай хар шил зүгэл чихтэй альчуур бүтээгээл тэгжил явдаг байсан. Одоо ингээд энэ үлдэнтэй эмчилгээ гаргасан чирооны эмчилгээ талархаж байна. Хасилтай бол одоо зэрэг эмчилгээ сайхан хийх гэдэг юм хамт олонд нь талархаж байна.